Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл эко хүнсний ногооны үзэгслэн худалдаа Улаанбаатар хотод гарч эхэллээ. Намрын налгар өдрүүд эхэлж ногоочод хөдөлмөрөө өндүүлэх цаг ирсэн байна. Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл эко хүнсний ногооны үзэгслэн худалдаа Улаанбаатар хотод гарч эхлээд байна. Бид энэ удаа Сэлэнг аймгийн тариаланчдыг онцолж байна. Учир нь сэлэнгчүүд энэ жил хоршоолол болон нэгдэж органик хүнсний ногоо тарьж ургуулсан байна. Шинэ ургацын ногооны үн ханшийн талаар бэлтгэсэн мэдээллийг одоо хүргье. За ямар нэг химийн бодис орсон бордоо, химийн гаралтай пестицид хэрэглэхгүй тарьж ургуулсан хүнсний ногоог органик гэж нэрлэж байгаа юм. Энд харагдаж байгаа 15 нэр төрлийн хүнсний ногоог яг ийм замаар тарьж ургуулжээ. Сэлэнг аймгийн ногоочид нэгдэн нээлж 200 орчим га талбайгаас хураан авсан төмс хүнсний ногоог Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэхээр ирсэн нь юм а. Органик хөдөө аж ахуйн түншил төсөл маань Сэлэнг аймагт 2018 оны 10 сараас бол эхэлж хэрэгжсэн. Энэ төсөлд маань Сэлэнг аймгийн 30 анхан шатны оршоо, нэг дундын оршоо хамрагдаад тэдгээрийн 876 гишүүд бол өрхөө үйлдвэрлэлээр хамрагдаж ажиллаж байна. Хоршоодуудаас маань бол 300 ногоочин яг газар тариалан эрхлээд одоо төмс хүнсний ногоогоо бол тариалж байна. Энд бол яг өнөөдрийн байдлаар 11 сумаас маань мандал, шаамар сумдын нийт төрлийн одоо ногоонууд ирээд зарагдаж байна. Хараа одоо та бүхэнд шинэ ургацын ногооны үн ханшийг хүргэе. Бид нар энийг Хөрсний бом дээр манайхан дарддаг л хүмүүсд бол зааж өгсөн. Тэг. Байцаалан гэж давслаа, даршлаа өвлжин иддэг л манайхал. Монгол бол сайн. Чуд өөрсдөө хийж чадж байгаа аахгүй. Одоо өнөөдөр бид нар яг ингээд би надаас хүмүүс асууж байна те. Тэгэхэд бид нар энэ Сэлэнг аймгийн ногооч чи өөрсдөө ингээд тариад энэ Монголын хөрсөн дээр чинь ургацсан ногоо гэд биелэж байна. Энийг бол манай ногоочд хийж чадж байгаа. Хятадын ногоо бол биш аахгүй юу? Тэр нь бол сая өчигдрөөс эхлээд бид нар энд ирээд ялаа. Одоо дархан 10 сарын 15 хүртэл бол үргэлжлэн энэ барилгачны талбай дээр бусад зэвгүүдээр бол бид нар борлуулалтаа хийж байгаа. Дээр хүн жирийн ургацын төмс хүнсний ногооноос бага зэргийн өртөг өндөр гинэ. За учир нь цэвэр эко гэдэг шошготой холбоотой юм байна. Ногоочид тээврийн зардал өндөр төлдөг учраас бага зэргийн ашиг харж нийслэлийг зорин ирдэг гэлээ. За намрын ногоо өдрүүд ирэх 10 дугаар сар дуустал үргэлжилнэ. За иймд ногоочдын үзэсгэлэн худалдаа нийслэлийн боломжит цэгүүдэд худалдаалагдахаар төлөвлөгдөж байна.